Тэгж би тоглож авч байсан. Тэгэл яг 6 м ороход би бол хансар ер нь бол байн дээр л шахаад байсан. Ер нь олон ухар тусмал ер нь байн дээр шахахгүй дээшээ шахаал одоо хараа мултраа явчихдаг л да. Тийм болохоор би мултлахгүйгээр хараагаа мултлахгүйгээр сумныхаа татлыг хэсгээд тэгээд тэн дээр бол нэг ёсонд бол шатраар бол жоохон комбинац хийсэн гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө их гоё ялт болсон. 94 он ялт бол. Үндэсний сурын харвааны хамгийн экзэгтэй агшин. За тэр дундаа харваач хүний хамгийн ур чадвар мэдрэмжийг шаарддаг зүйл бол тог харах байдаг. Тог харван гэдэг маань эрэгтэйчүүд маань 75 м харвдаг тийм ээ. Оноо тэнцэх тусам 1 м ухарцгаадаг. Адилхан харвал байвал ухраал байна. Адилхан алдаад байвал ухраал байна. Энэ утгаараа хамгийн олон хойшоо алхаж метр холоос харвсан тохиолдол бол одоо 94 оных бах уу эсвэл өөр тохиолдол байна уу? Өөр тохиолдол байхгүй. Улсын баяр наадмын хувьд бол яг ер нь бусад жижиг харванууд бол олон ухарч ирсэн тохиолдол бий л дээ. Би ч өөрөө бас нэлээд олон ухарч тэр өөрөө ажиллаханд тулж ирсэн тохиолдол бий. Зүгээр улсын баяр наадмын хувьд бол тийм тохиолдол байхгүй. Та түрүүн бас онцолж хэлж байсан нь юу вэ гэхээр өмнө та улсын баяр наадамд 36 харвж төрүүлж байлаа. Энэ жилийн үед 38 харв төрүүллээ. Эндээс юуг та баталж харуулваа гэхээр үндэсний сурын харвааны хувьд бол насны хязгаар гэж байхгүй, ялгаа гэж байхгүй, нас ахих тусам амжилтаа бас ахиулж чаддгийм байна гэдгийг та бас баталж харууллаа шүү дээ. Тийм. Үнэхээр одоо насны хязгаар бол байхгүй. 80 манай бол одоо 88 нас хүртэл бол нуусна бол барьсаар л байгаа харуулчлаа биднийхээ дунд харуулж наад чинь. Манай аавын хувьд бол 48 настад анх суранд орсон 1972 онд. Тэгээд 73 онд улсын наадамд анх төрүүлж байсан юм байна. Тэгээд 60 настад 1984 онд улсын наадамд төрүүлсэн. 64 настад 1988 онд дөрөв удаа улсын наадамд төрүүлж байсан. Тэр жишээнээс бодоход бол ерөнхийдөө манай сур бол ерөөс насны хязгаар байхгүй. Тэгээд ерөнхийдөө цэц байх хэрэгтэй. Тэгээд тухайн үедээ өөрөө зохицуулаад сумныхаа өөрчлөлтийг мэдрээд тэгээд бол харж байвал манай сур бол ерөнхийдөө насны хязгаар бол байхгүй. Их сайхан залуучуудтай адилхан залуу юм шиг харвал эртээ барьтай байх үед бол харж иж болж байна. Нэг шагналыг бас онцолж дурдмаар байна. Энэ юу вэ гэхээр 2000 онд болсон Ардын Өсөл 89 жилийн үндэсний баяр наадмын харваачдын наадмаар бөмбөг намнах уламжлалт харваан та 9 онд төрүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь 20 сая төгрөгийн бооцоог та ингэж авсан байна шүү дээ. Энэ яагаад онцолж байна вэ гэхээр хэдийн үндэсний сурын харваан Монгол төрийн ивэлдээр орсон ч гэлээ ийм өндөр шагнал байгатай тэмцээн бол миний зүгээр мэдж байгаагаар зохиогддог. Энэ утгаараа та энэ тэмцээний амжилтынхаа талаар дэлгэрэнгүй та нүгүүлээч. За энэ тэмцээн сонирхолтой хараа болсон. Монинко компани, Цагаан шонхор компани ивент итгэж нэгдүгээр хэлсээр очд бол 20 сая төгрөгийн шагнал үнэгж зарласан. Тэгээд бид нэр бол бөмбөг намр харгаанд бол харваач хөнл бэлтэж оролцсон гэж бодож байгаа. Тэгээд миний сумууд бол их сайхан туссан. Сүүлийн 3 сумыг бол гурвангийн дараалал онч тасарч төрүүлсэлтэй. Тэгээд яг үнэхээр тэрэн дээр бол би их баяртай байсан. Яг тэгвэл одоо нэгдүгээр одоо бай шагнал бол маш өндөр. Тэгэл Монголд анх удаага тийм хамгийн өндөр шагналтай тэмцээн явуулж байгаа. Энэ дээр л одоо харваачийн ур чадвар чансаа гарна гэж би бодож ирсэн. Тэгснээр энэ харван дээр би их зүтгэж үнэхээр дөрсөн мулталгаа бүргээ их цэнж мулталчихсан. Тэгээд их сайхан харуулж төрүүлсэн. Өөрөө ирэхгүй баярлалаа бас. Үнэхээр одоо баярлсан сэтгэлээ харуулж ирсэн. Манай хараач одоо санаж байгаа гэж бодож байна харуулжт. Тэгэхээр сайхан наадам болсон. Тэгээд ер нь бол манай энэ сурын харвааг ивент итгэдэг зөөгөн компаниуд байдаг. Цагаан шонхор холдинг, Бурхан алдан групп. Тэгээд Монинко компани гэл ер нь бол одоо сүүлийн үед Апо компани бол одоо их ивент итгэж байгаа. Хуралдаан тэмцээний өндөр шагналтайгаар сайхан явуулж байгаа. Өнгөрсөн жилийн харваанд бол гэтэл өмнө Говь аймгийн наадам бас нэлээд өндөр шагналтай болсон. 10 сая шагналтай харваа болсон. Тэр харваан дээр би яг наадмын ерөнхийдөө форм их муутайсан.
наадмаар бол энэ 27-8 онс шүү дээ өнгөрсөн жилийн 10-нд. Тэгээд дараах нь өмнө говьмгийн наадамд шарвахтаа бол одоо бас хичээж харуулсан. Тэгээд ерөнхийдөө байдал бол ажиглагдсан над миний ер нь бол бэлтгэл хоцроод байгаа нь бол мэдэгдсэн. Багадад байгаа нь мэдэгдсэн. Тэгээд өмнө говьмгийн наадамд их сайн харуулж 2 дугаараар эзэлж бас 8 сая төгрөөр шөнөсөн. Номоор та бараг сүүлийн жилүүд бараг ихэнх медалаа авсан байна. Манай одоо битэрийн өмнөс байгаа медалуудад яа харахгүй энэхүү номоор харуулж авсан амжилтууд байгаа шүү дээ тийм ээ. Тийм энэ сүүлийн 2-3 жил авсан медалууд юм байна л да миний. Тэгээ ерөөсө анх би энэ номыгаа ерөөсө мэдрэхгүй харагддаг байсан л та. Яагаад гэвэл ерөөсө ингээл за одоо зөөлөгцсөн байгаад л гээл татхтаар л нэг л зөөлрөхгүй тэгэл заг цагаал тэгэл байж тэгэл зуны халуунаар чинь тэгэл хатуухан тийм цаг цор байдаг нь сайхан л та. Занаал нэг сайхан тэгэл хурд хүч ихтэй юм ултлахад тэгээд өөрчлөлт багтаа тэгээд нэг ялахгүй алдаа гаргачлаа гэхэд бол тэгэл нэг донготоо яваад орчиж яадаг. Тэгээд тэрүүгээр бол надад хээлтэй. Сүүлийн дээр боцоод 20 саяын шагналтай өндөр шагналтай 10-нд одоо сүүлийн 3 сумыг би дараалан бүгдийг голтон нуусан л да 50 м-ээс. Тэгээд бидний одоо эртний нэврэлхтэй эртний хийцтэй номоор бид нэр тэгж он гэдэг бол бас хэцүү. Тэг яг хичээж харуулсан. Таны улсын гарамга мэрэгэн Цэвэнгой ном уралдаг хүн. Та бас аавыгаа залгаад бас одоо ном уралж ах шүү тийм үү? Танаа гэрээр ингээ харахад бол дандаа ном уралдсан байгаа байдал харагдаж байна. Та ер нь номныхаа онцлогийг хэлээж ер нь хүн болгон үндэсний сурынхаа тухай мэддэг ч гэлээ бас ном яаж бүтдгийн талаар бас мэдэхгүй шүү дээ. Тийм. За ном болохоор манай монгол ном бол эвэр хэлхтэй шүмс артаа байдаг. Ерөнхийдөө бол 3 давхархтай байдаг юм байна. Номны одоо голд нь бол хулс байдаг, дундуур нь хулс байдаг. Тэгээд дотор талд нь шүмс, арт талд нь шүмсээ наадаг юм байна. Ингээд илэг нь бол эврээр, энгэр эврээр хийсэн байдаг. Энэгээр бол онцлогтой. Ер нь бол аль ч улс орнуудад сүүлийн үед л одоо монголчуудыг одоо улс орнууд уураж эврэлхтэй ном хийж байгаа болохоос ш. Ер нь бол аль ч орнуудын үндэсний харгацд бол эврэлхтэй номоор харуулдаг юм байна. Манай монголчууд л бүгд эврэлхтэй номоор харуулдаг. Энэ бол бидний бас бахархал юм байна. Өвд эцэс уламжлагдж ирсэн. Энэ сайхан уламжлагдсан технологиор бид нэр хийж нуусан бол бас хийж байгаа. Тэргээр бол одоо онцлогтой юм байна. За ингээд бидний урилгыг хүлээж авч энэ жилийн наадамд үзүүлсэн амжилтынхаа тухай дэлгэрэнгүй хөөрнөж медалийн үнцнийг бас ойлгуулж мэдрүүлж өгсөн танд баярлалаа. За их баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.